Таны тэмцэл нээлтэлбэл найрдвар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих гэсэн сэдвтэйгээр танилцуулах бэлэн болоод байна. За миний энэхүү илтгэлийн зорилго нь бол найрдварын дугуулгаар дамжуулан хүүхдийг хүүхд хөгжмийн эмнэлгийг мэдэрч өөртөө итгэлтэй дуулах чадварыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөгжлийг дэмжихэд оршиж байгаа. За цааш нь тэгвэл за яагаад энийг энэ сэдвийг сонгосон бэ гэхээр үндслэл нь сүүлийн үед ер нь бол яамны бодлого хүүхдний бүрийн хөгжлийг дэмжсэн байх хэрэгтэй гэсэн юм бодлогыг баримталж байгаа. За одоо үүндээ тулгуурлаа мөн дараагийн үндслэл нь болохоор хүүхэд бол дуулах сонирхолтой байгаад байдаг. Гэвч хөгжмийн хамсраатай дуулах чадвар жоохон дутмаг. Тэгвэл дуулдаг хөгжмийн хамсраатай дуулаад чадаад байдаг, мундаг дуулаад байдаг мөртлөгөөс өөртөө итгэх тийм итгэлтэйгээр дуулах чадвар нэм дутмаг байдаг үндэстнээс би энэ хүү илтгэлийн гол үндэслэг болгож сонглоо. За практик чадлууд бол сая татагдаад яригдж байна. За дараагийн. За би 10 дахь сургууль хөгжмийн багшаар ороод 10 дахь хичээлдээ явж байна. За тэгээд орсон жилээс эхлээд би сургуулийн дэргэд дорны дуус найрлууны хамтлагийг байгуулад ингээд бас 10 дахь хичээлдээ явж байна. За манайх бол 10 жилийн хугацаанд одоо анхны жилдээ бол би 65 хүүхэдтэй байсан. За одоо би бол 140 хүүхэдтэй. За энд хүүхдийн тооны хязгаартаас харахад 2016-аас 17 жилийн эцэслээд би 2 хамтлаг авч хичээлж эхэлсэн. Дунд ахлах ангийн нэг хамтлаг тэдний хараас одоо бага ангийн тий 4-5 дугаар анги дээр 6 дугаар ангийн хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй 2 хамтлаг авч явж эхэлсэн. За энэ ямар хүчтэй юм бэ гэхээр хүүхдүүд томроод 12 дугаар хүүхдүүдийг би ер нь бол хичээлээ нэгд мэргэжлээ сонгоцсон хүүхдүүд учраас мэргэжлийн сонголтоо хараад бэлтгэдэг их байх гэж үүднээс 12 дугаар ангийнхны би дугуулангаас чөлөөлжтэй. Тэнгүүт нөгөө чөлөөлөгдсөн хүүхдүүдийн оронд дахиад нөхөр шаардлага гардаг учраас би тэр нь дахиад шинэ хүүхдүүд авч бэлтгэх биш. Доороос нь одоо залхамж халаад энэ бэлтгэх үндсэн дээр ингээ би 2 хамтлаг хичээлүүлж эхэлсэн байгаа. За би энэ дугууландаа ер нь бол хүүхдүүдийг сонгож авдаггүй, шалгаж бас авдаггүй. Ерөнхийдөө бол үүдээ сонирхлын судалгаанд тулгуурлаж авдаг. За энийг бол одоо тий эцэг эхчүүд би таны дугууланд хүүхдээ явуулмаар байна. Хүүхдээ би тий нийгэмшүүлж одоо тий олонний хүүхдээ гармаар байна ч гэдэг юм уу. Анги өдөрцөн багш нар манай энэ хүүхдэд дуулах сонирхолтой энэ хүүхдээ дугууланд хамруулмаар байна гэд мөн хүүхдүүд өөрсдөө ч гэсэн багшаа би таны дугууланд явж би ингээд тий олон найзуудтай болмоор байна ч гэдэг юм тий. Ийм зүйлд тулгуурлаж би найралтын хүүхдүүдэд сонгож авдаг байгаа. За дараагаас за би найралтын арга зүйн бол би нэгдүгээрт би хоолой дасгал уншуулдаг. За нийт найралтын дугууланд би ер нь орохдоо цаг 30 минутаар ордог. За тэгээ хоолой дасгалыг би ер нь 15-аас 20 минут орчим уншуулдаг. За энийг болохоор би нэг темпний хувьд тий эхний дасгалд нэлээд удаан темплүүд за тэгээ жоохон дунд зэрэг болоод энэ хурдан темптэйгээр ингээд дасгалынхаа одоо туслаад гэж өгдөг байгаа. За дараад нь болохоор хоолой тус бүрийн бэлтгэл. Энэ болохоор одоо хоолой тусгал дууссан дараа шууд одоо шинэ уран бүтээл байгаа бол одоо хоолой бүр бэлтгэх шаардлагатай болдог. За энэ болохоор бас л нэг 25-аас 30 минут орчим болно. За дараад нь болохоор одоо нөгөө тусдаа хоолой бэлдсэн 3 хоолой маань нэгдсэн бэлтгэл хийгдэх шаардлагатай. Тусдаа сурсан хоолойнууд нийлж одоо хоолойнуудаа дуусгаж болох шаардлагатай болдог. Энэ бэлтгэл маань 20-аас 25 минут орчим үргэлжилдэг. За дөрөвдүгээр үе шат бол хоолой сольж дуулах. За энэ дээр та бүхэн нэлээд анхаарал сонсоорой. Яагаад хоолой сольж дуулах гэхээр энийг бол би өөрийнхөө шинэлэг санаа гэж би бодож байгаа. Яагаад гэхээр одоо жишээл 1-р хоолойны хүүхдтэй 2-р хоолой дуулах боломжтой, 3-р хоолой дуулах боломжтойгоор би дугуулангаа явуулдаг. Одоо миний өөр юм одоо онцлог шинэлэг санаа мөн давуу тал гэж би харж байгаа. За манай сургуулийн хувьд бол 100 гаруй хүүхдийн найралтын бүрэлдэхүүнтэй. За тэгээд одоо гинтийн тоглолтод бидэнд их гарч ирнэ. 20-30-аараа дуулах, 40-50-аараа дуулах. Тэгэнгүүт бид тэр хүүхдүүдийг 100 гаруй чигээр нь аваад явах боломж байдаггүй. За тэгээд одоо нэг юу гэдэг юм. За 6 дугаар анги тэт хүүхд явна шүү. 8 дугаар анги тэт хүүхд явна шүү гэдэг ингээд авч явахдаа би бас 20-30 хүүхд авч явахдаа шууд нөгөө одоо заа чи тэдгээр хаалган, заа чи тэдгээр хаалган, чи тэдгээр хаалган шиг ингээд хуваарлаад ингээд явчих бас боломжтой байдаг.
энэгээрээ бас манай найралтны нэлээд онцлог даваа тал байлаа. За ингээд манай хүмүүстэй оролцсон үйл ажиллагаанууд байна. За цааш нь хэмжээ. За манай сургуулийн найралтны хувьд бол мөнгөн тулын мөнгө, мөнгө хоёрын хөгжим, доромжийн хүмүүсд найрлага анх дуулж, за тэгээд доромжуудынхаас үлддэг бас өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэмжлэгтэйгээр ингээд клипжүүлээд өсчүүлээд ингээд олонний хүртэл болгосон байгаа. Мөн энэ дуугаараа бид аймгийнхаа хүүхэд 80 жилийн айд бас бэлэг барьж хүндэтгэлийн тоглолтоос оролцож байсан 2011 онд зүйл. За цааш нь. За ингээд манай дугуулan ингээд үйл ажиллагаа эрчимжээд тогтворчоод ирсэн. За тэгээд манай захирал их мундаг эмэгтэй байдаг. Их урлагийг дэмждэг. За тэгээд манай сургуулийн одоо санаачлагаар бид доромжийн хүүхдүүд хэмээх найрладаг манай сургууль анх аймагтаа санаачлан зохион байгуулсан байдیں۔ Дараагийн слайд өгч байна. За хөгжмийн мэргэжлийн сургуультай байхдаа манай сургууль 2008-2011 онуудад хэвлэн сумын буюу аймаг төвийн сургуулиудын хэмжээнд найрлагын уралдааны зохион байгуулж байсан бол 2015 оноос эхлээд аймгийн засаг даргын ивэлдор тэгээд хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр энэхүү уралдаанаа бүр өргөжүүлж ингээд зохион байгуулдаг болсон. За цааш нь дахиад хэлж. За энэхүү уралдаанууд маань 15, 16, 18 онуудад болсон. Энэ аймгийн уралдаан болохоор за давхарцсан тоогоор бол энэ 3 уралдаанд нийт 38 сургуулийн 40 хамтлаг 4 төрөл 5727 сурагч 43 багш оролцсноор бас нэлээдгүй массыг хамарсан ийм үйл ажиллагаа болсон гэж харж байгаа. За цааш. За бусад ижил төстэй энэ найрлагын уралдаануудын харьцуулахад одоо манай энэ найрлагын онцлогноор уралдааны онцлог бол монгол хэл, орос хэл, хятад хэл, тэгээд англи болон бусад орны гэсэн ийм дөрвөн хэл дээр зохиогддогоор их онцлог. Энэ болохоор одоо юу гэдэг манай Дорнот аймгийн онцлог байна. Хэлний бүс нутаг тий урд хурш, хойд хурш. За тэгээд бид зэрэг галбаацчлж байгаа үдийн үед л тий бас англи орныхоо дуу бас хүн болгон сурах судлах хэрэгтэй гэдэг ингээд хөрс зэрэгтэй хоорондынхаа урлаг соёлоос бас суралцах боломжийг олгосон ийм томоохон ажил юм аа гэж харж байгаа. За цааш. За ингээд сургууль дээр найрлагын дуулан хичээллүүлээд за ингээд аймгийн хэмжээний уралдаан болгоод ингээд явуулж байхад бол мэдээж хэрэг хүн хөгжих тодорхой. За тэгээд одоо би яг өөрийнхөө зүгээс бол харахтаа бол би өөрөө яаж хөгжвөө гэхээр мэргэжлийн 10% бол би найралтуудтай ажиллах 10% минь үнэхээр дэвшилсэн. Яг энэ хугацаанд 10 жилийн хугацаанд би найралтууд дуулан хичээлсэн. За мөн дараагийн дугаар би зөвхөн энэ найралтууд гэдэг одоо тий дугуулгаа хичээллээд бас байсан хүн найралтууд гэдэг сэдвээр би бас хичээл зааж зөвхөн яагаад одоо сургуулийн хэмжээнд найралтууд байх хэрэгтэй гэж ангийн найралтууд бас байж болох юм ба гэдэг санааг би олж хараад 6 дугаар ангийн хичээлийн програм гэдэг найралтууд гэсэн сэдвийг би сонгож авч теле хичээл бэлтгүүлж одоо сайн хичээл сайн туршлага үйл ажиллагаанд найралтууд гэсэн сэдвээр би оролцож 2017 оны ур чадварт одоо сургалтын тэргүүмээр эзэлсэн. За тэгээ энэхүү хичээлээ би бас өвөр Монголын үр төс хорны шинэ бараг зүүн хошууны амгалан нэгдүгээр баг сургуулийн 6 дугаар ангид бас заан туршиж бас дундад улсад өөрийнхөө сайн туршлагыг дэлгэрүүлээд ирсэн юм аа. За ингээд манай найралтны одоо тэгэхээр би өөрийнхөө хөвгт бэлдсэн хөвгтүүдтэйгээ одоо сумын болоод аймгийнхаа 54 удаагийн үйл ажиллагаанд хөвгтүүдтэйгээ оролцсон байна. За тэгвэл багш над дээр ийм одоо тэг дэвшил хурцлт гарсан бол хүүхдүүд маань хэрхэн хөгжиж байна гэдгийг дараагийн слайд өгч. Хүүхдүүд маань яаж хөгжиж байгаа вэ гэдэг хүүхдүүд маань ямар одоо өөрчлөлт гарч байгаа вэ гэхээр хүүхдүүд найрлагын дугуулны явсаар өнөхөр цагийг барилгаж багаар ажиллаж хариуцлагатай байхаас суралцж эхэлсэн. Монголчууд ч энэ Монгол цагаараа их явах дуртай байдаг. Би бол яасан бэ гингүүд одоо хүүхдүүд маань за одоо юу гэдэг өнөөдөр 16 цагаас найралт дуртай шүү гэж хүүхдүүд эхлээд их хоцордог байсан. 10 минут 20 минут хоцрол. За тэгэнгүүт би сүүлийн хүн орж ирснээр цагаа харна. Тэгэнгүүт бидний хичээлэх цаг хойшлно. Тэгэхээр хийг энэ ардаад дүүгээ авах гэдэг ингээд янз бүрийн ажил байгаа учраас за тэгэхээр та нар цагтаа ирчих юм бол яг цагтаа дуусна. 16:00 гэсэн бол 17:30 манайд дугуйлан дуусах хэрэгтэй. За ингээд хүүхдүүд маань ер нь бол сарын дараа гэхэд нэлээд чигтрээд одоо бол тэгээд хүүхдүүд бол тэгээд таслах барих тэгээд хоцрох энэ асуудал ер нь байхгүй. Үнэхээр хүндэтгэл шалтгаантай бол ээж аавд 8 өдөрцөн багш нараас ярьж чөлөө авдаг. За дараагийн дэвшилт юу гэхээр хүүхдүүд маань их цэвэрш нам байгуулсан олонний дунд их бие зүг авч явах чадвар нэмэгдсэн.
Яалт ч хүүхдүүд байна ингээд олон төрлийн үйл ажиллагаанд оролцоод ирэхээр олон хүнд ороод ирэхээр яалт ч би явчаа өөрийнхөө одоо хувийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай тоглолтынхаа олон хувцсыг яах вэ? За би одоо энэ юмс гарч ирээд юм өсгөлээ гэдэг ингээд өөрсдийнхөө бас бие даасан чадварт хүүхдүүдийн маань бидаа чадвар бас нэлээ их ахис төвчд гарсан гэж харж байгаа. За мөн манай хүүхдүүд маань энэ 10 жилийн хугацаанд өөрийнхөө самд 20-од дуутай болсон. Энэ 20-од дуутай манай хүүхдүүдээс 3 хоолоогоор дуулах юм чадвартай болсон. За мөн нийт 54 удаагийн үйл ажиллагаанд багштайгаа хамтраад ингээд оролцсон байт юм аа. За ингээд одоо багш миний зүгээс нэлээд хөгжиж гарсан хүүхдүүд маань бас ийм төвчлүүд гарсан. Тэгвэл бид нар энэхүү туршлагаа аймагт дэлгэрүүлээд уралдаан зохион байгуулсан аймгийн хэмжээнд одоо ямар хөгжил төвчлөл гарч байгаа вэ гэхээр дараагийн слайд. За сургууль найрал дууны хамтлагтай болсон байгаа. Манай одоо хэлэн сумын хэмжээнд мөн зарим сумуудтэй мэргэжлийн багш зарим сумууд бүгд найрал дууны хамтлагтай болсон байгаа. За мөн бие биенээсээ суралцаж хамтын ажиллагаа нэгдсэн. Бид нар яалтчгүй за одоо энэ дуугаа яаж заах вэ? Энэ хоолойгоо яаж хуваарлаж ингэ тэгээ бид нар манай хөгжлийн багш нараас багаар ажиллах мундаг чадвартай юм хүмүүс байдаг. Тэгээд би энэтэйгээ их хамтран ажилладаг болсон байгаа. За тэгээ мэргэж аргацсан хувьд үнэхээр их хязгаарсан. Хүүхдүүдтэй ажиллах арга зүй одоо юу гэдэг 5 6 дараагийн хүүхдүүдтэй ажиллахад ямар байдгийг, ахлах ангийнхантай ажиллахад ямар байдгийг гэдэг арга зүйд үнэхээр хязгаарсан. За тэгээд эцсийн дүндээ бол уусаа найрал дууны урын сан. Сургууль болгон өөр өөрсдийн гэсэн найрал дууны дугуулсан дээрээ одоо өөрсдийн гэсэн урын санаа бүрдүүлж чадсан байгаа. За эндээс харахад би одоо энэ найрал дууны дугуулсан хичээлснээр энэ найрал дууны уралдаан зохион байгуулагчнаар ямар үр дүн гарсан бэ гэдэг дүгнэлтийг хэлэхэд найрал дуу нь орон нутгийн засаг дарга захирлууд багш эзэгчүүдийн дэмжлэг тусалцаатайгаар Дорн таймгийн брэнд болсон гэж харж байгаа. Үнэхээр Дорн тайм бол хүүхдийн найрал дуугаараа брэнд болж чадсан гэж миний зүгээс харж байгаа. За мөн сурагчдыг өөртөө итгэхтэй болох хамт олон сэтгэлээ төлөвшөлт нь хөтлж чадж байгаа найрал дууны одоо дугуулсан байна. За нэг дууг 4-6 удаагийн оролдоод 3 удаа одоо 3 хоолоогоор сурч чаддаг болсон манай хүүхдүүдийн бас давуу тал. Анхандаа бид нар бас 10 оролтын дараач дуугаас сураагүй байх жишээний байдаг байсан. Шантраагүй байсан. Одоо хүүхдүүд маань бол ингээд дугуулсан тогтмолжоод ингээд байнга явдаг ирэхээр 4-6 удаагийн оролтод бол нэг дуу манай хүүхдүүд бол одоо төгс одоо сураад тийм шууд одоо нюанс одоо юу гэдэг зүйлээр ажиллах юм боломжтой болчихж байгаа. За найрал дууны дуулан сурчдыг маасаар нь хийгээд сурч нэг бүрийн хөгжлийг хангахад түлхэц болж байгаа. Энэ бид нар яалч яамныхаа бодлого цагтаж яамныхаа бодлогыг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм аа. За цааш. За тэгээд үүнээс улбалаад би одоо цааш одоо ямар одоо санаашаа төвшүүлж байгаа вэ гэхээр одоо аймгийн төвийн сургуулиуд зарим одоо хөгжмийн мэргэжлийн багш нартай сумдад бүгд найрал дууны хамтлагтай болсон байгаа. Тэгвэл мэргэжлийн багш наргүй сумдуудад ЕБС энэхээ сажин төвийнхөд иргэдэг юуны найрал дууны дугуулан бас хичээлжүүлвэл ямар вэ? Тэгэхээр бол магадгүй та бүхний одоо тийм зөвхөн болж байгаа үйл ажиллагаа хүүхдүүд манаас ихтэй ийм бас гарч байна. Тэгээд хэрвээ та бүхэн маань соёлын төвийн хөгжим багш нартай найрал дууны дугуулангаа одоо байгуулад ингэ ажиллаад магадгүй 10 анхны удаа ажиллахад 10 татчих магадгүй. Тэгэх юм бол манай аймгийн төвийн багш нар аль сургуулийн багш нар та бүхэд туслахад таатай байна. Тэгээд хамтран ажиллахад бас бэлэн байгаа шүү гэдэг үгийг даймаар байна. Ингээд миний итгэдэг сонссон та бүхэнд баярлалаа. Ингээд нийт музейн хамт олон, намын сангийн хамт олон, аймгийн хөгжим драмын театрын хамт олон, сумдын соёлын төвийн хамт олон, за нийт хөгжмийн багш нартай соёлын ажилтны баярыг гал хадам мэндийг дахин өргөж байна. Баярлалаа.